За финий нөхрөө унлаа. Харин тийм бэ. Хөө нүхнээс гарч ирлээ. Харин харуултаа. Ямар заваа юм бэ фин? Чи ямар заваа юм бэ? Hi guys. За тэгээд финтэй өнгөрүүлсэн 1 сарынхаа түүх одоо үйл явдлыг та бүхэн товч бөгөөд тодорхой ярьж өгөх гэж байна. Яа, хорвоо туссан. Тэгээд 1 сар амьдрахад ямар байсан юу хэрэгтэй талаар энэ хараа амар ууртай ааштай ярьж өгье. За мэдээж хамгийн ихэнд болохоор нохооны вакциныг нь хийж дуусгасан дараа заавал гаргадаг. Тэгэхээр манай нохоо 4 вакцин хийж дуусглаа, ерөөсөө гэрээсээ гараагүй. Тэгээд өртгөө хэд хоногийн өмнө хийлгээд тэгээд хугацаанд бүрдээд тэгээд яг гэрээсээ өчигдөр гараад тоглосон байгаа. Амар хөөрхөн тоглосон. Тэгээд дараагийн анхаарах юмыг нэр ярих уу. Тэгэл угаасаа дэлгүүрээс нь авч явах бас хоолыг нь зааж өгөн тэгээд тэр болохоор коргид ийм хоол өгдөг. Ийм хоол авсан байгаа. Яг төрсөнтэйгээс бол энэ хоолыг идсэн гээд энэ хоолоороо явж байгаа. Тэгээд хоолын солихоор болох юм бол вакцин нь дууссаны дараа 7 хоногийн дараа ч илүү нэг тийм зааварчилгаа байд юм лээ. Тэгээд солих ёстой гэд. Тэгээд тэр үед нь солино гэсэн. Гэхдээ энэ хоолоо айгүй дуртай иддэг болохоор нь ерөөсө хоолын солиогоо. Тэгээд дээрээс нь угаасаа энэ хөөрхөн корны зурагтай бастай. Тэгээд энэ дотроо угаасаа ийм мах шиг ийм жижиг хэсэгтэй нэг юм нөгөө нэг шошмош үйдэж тийм юм уу болохоор том болчихоо. Уснасааш. Амар том болцсон. Тэгэл яг тэ угаасаа элдэг янзын юм өгч болохгүй хоолыг нь л өгөн жижигхэн папи юм чинь гидсэн амин мэдрэмтгий байгаа. Тэгэл ерөөсөө энэ хоол нь тэгээд усна. Тэгээд ингээл гол нь бас нөгөө нэг удаад ихээр өгөхгүйгээр өдөрт битээ 3 удаа багаар өгöd байгаа. Тэр юм гайгүй. Хоол идээд бас ус уудаг гэсэн үг. Тэгээд ер нь хоол идэхдээ амар excited байдаг. Амар идэнхий. Хоноод угаасаа гөлөг ахта цадгаа мэддэггүй амар хийддэг гэсэн. Тэгээд нөгөө нэг pet store-оос ийм юм хийлгэж авсан. Фин харагч нь фин гэдэг ийм хөрхөн коргитэй хойдол мэтэрийн дугаарыг бичсэн. Ийм уяатай одоогоор явж байгаа. Гэхдээ ингээ биенээс нь байдаг уяа жижигхэн нохонд айгу зүгээр юм лээ. Одоо энтэй жоохон нөгөө ингээд зүг чигээд олдтой нэг жоохон тийм их байгаа. Гэхдээ дугай. Дэжгүй. Тэгээд хамгийн чухал нь угаасаа гэртээ яг эхний сар 2 сар гарan байх болохоор мэдээч хэрэг памперс нь хэрэгтэй. Тэгээд памперсыг одоо өдөр болгон бараг сольж байгаа. Яа тэгвэл нөгөө нэг жорлон дээр очиж суугаад хийгээд сурцсан болохоор анх бол зүгээр ингээд гэрт ингээд шал малан дээр бийцчдэг байсан. Гэхдээ одоо болохоор сурцсан болохоор энийг өдөр болгон солиод тэгэл айгу мундаг эндээ бийцэж байгаа. Энэ юм даун памперс материал шийс ингээд шингээгээд авчдаг. За тэгээд бид хоёр авснаас хойш нэг удаа усанд оруулсан. Усанд оруулах нь бол easy гэсэн. Тэгэл гоё халуун бүлээх усанд оруулчихад бол манай нохол аашилж maaшлаагүй. Тэг бас шампу бүх юмэн тайлбарлаад өгсөн болохоор тэгээд амархан байсан. Ийм шампунаар манай нохонууд угаадаг энийг. Энэ айгу зөөлхөн үнэртэй хөөрхөн шампун байлээ. Хэрэглээ нь ер нь бол маш энгийн. Саяны хийдэг юм л байгаа. За одоо бид хоёр сайн талууд тэгээ муу талуудыг яриа заяа. Сайн тал бол мэдээч ойлгомжтой. Гэрчийн ингээ нэг юм жижигхэн хөөрхөн амтангүйгээд тахт амар зугаатай үйдэхгүй. Тэгээ эн чи бэж яж байгаа амар хөөрхөн үйлдэл гаргана. Нүдэн дээр чи ингээ том болоод нүдэн дээр чи ингээ шин юм сураад өдрө алга ингээ нэг юм өөрийнхөө характерыг ингээ бэлт хийгээд нэг тодорхой нэг юм зан ааш характертай болоод байгаа нь амар хөөрхөн. Ялчгүй л яг л хүүгчиг тий. Тийм яг л за Гэтэ ер нь ингээд тийм яг л хүүхчгэлтэй тэгээд гоё ад жаргал өөрчлөн авчирн тийм нохоонд хайртай байна гэдэг амар. Look at him. Би яаж хайрлахгүй байх юм бэ? Хайрлахаас өөр аргагүй тийм. Итүтэй. За тэгээд хэцүү талууд нь гэвэл угаасаа ер нь бол эхний сар бол ялч төсвөр төвчээрэй юм бол үнэхээр шалах нь яг хизээ шалах вэ гэвэл за тэр
бэж агаад ба чэн дээр шалан дээр ба чэн бол юуч биш. Тэр бол их надад бол хэцүү байсан. Гэхдээ би зүйл цэвэрлээд тэгээд сурсан байгаа тассан. Хамгийн хэцүү юм нь бол одоо нохоогоо яг зөв хүмүүжүүлэхийн тулд бит хоёр нэг юм кейжэнд нь байлгаад ерөн кейжэнд нь онтолдохгүй юу. Тэг кейжэн дотроо ингээд тоглоом нь орно. Тэгээд бас шилтүрнэ. Тэнгүүд одоо энэ гүлэгч нь ингээд тэр pet store-д байхдаа ингээ өөр нохоонуудтай хамт ингээд ийм амар олуулаа ингээд шүн мөн унтдаг байсан болохоор тэрэндээ ер нь бол дасцаа. Одоо тэгээд бит хоёр том өрөөндөө ингээд хөвтүүлчихэд гэрлээ унтраагаа цаашаага ингээд унтлахын өрөөрөө ороод унтах гингүүд бүр тоглоомчгүй шүнжин гасалдаг байсан. Бүр хоолоо нь ингээд сүйтэл бит хоёр бүр ингээд үнэхээр хэцүү байдаг байсан. Бид хоёр ихний 1 сар бол бүр яг гүрийсэн бүр ингээд ерөөсөө очихгүй. Тэгээд pet store-оос асуусан чинь та нэг загнаад хажууд нэг усны саваар зөхиод үзээрэй гэ. Тэгээд нэг тэгэж үзсэн чинь жоохон ажиллаж эхэлсэн. Тэгээд ер нь 1 сарын дараа л дасаад бид хоёрт дасаад тэгээд гэртээ бас дасаад үүрэндээ дасаад унтдаг болсон гэх юм. Одоо л ямар ч асуудалгүй унтдаг болсон. Гэхдээ эхний сар бол яг 1 мэг гээл 11 гээл орондоо ороод тэгээд 1 гээл гасч эхлээд өглөөний 6-7 болтол гасалдаг. Тэгээд бид хоёр бүр ингээд noise cancellation шихвч зүгээд гаслаад байдаг. Амар инээдтэй бүр ингээд харахаар хайр хүрмээр тийм нүдэн дээр үсч томорж байгаа юм ч гэсэн. Үнэхээр хөөрхөн. Тэр бол гэхдээ ялчгүй хэцүү шүү. Тэгээд яг тийм юмд нь бэлдэж яг ер нь бол нохоо авсан дээр юм байлээ. Зүгээр юм сэтгэлийн хөдлөөр аваад дараа нь үнэхээр зовоо бол хайргүй хүнийг бол үнэхээр зовоох юм бэл. Тийм бид хоёр яг сэтгэлийн хөдлөлөөр авсан ч гэсэн угаасаа л нохоотой байж үтсэн болохоор тэгээд гайгүй гэж тасаад ер нь бол нохоотой тасаад улам их хайртай болсон. Тэгээд өөр жижигхэн нохоонуудыг сонсох нэ бүх нохоонууд яг адилхан ингэж шүн гасалж ингэж эхэлдэггүй мэлээ. Гэртээ ирээ шууд асчдаг, гэртээ ирээл гаслахгүйгээр шүн унтдаг, өөрөндөө ингэж дандаа бэж чаддаг. Тийм төрлийн нохоо байд юм мэлээ. Тэгээ манай нохооны хувьд болохоор өөрөндөө бэж чаддаггүй. Жох ааштай тийм байсан. Гэтэ одоо бол шүн уйлахаа болцсон, гонжихтгаа болцсон, хоол моол амар сайн яадаг, команд сурцсан. Тэгээ командын бас таяг таруулна. За. Хоол сурахны ийм үгүй заяа. Ой. За фи. Нааш. Соо. Ирэг. Дахиад ирэг. Соо. Хүл. Мондог. Хот. Фил соо. Хот. За мондог. Нааш. Ой. Хот. Хоолоо мангас шиг идчихсэн. Амар хурдан идэж бүр. Команд энэ төр сурцсан. Хүнээс айж мэддэг болсон. Буруу юм хийхээрээ тэрийг ойлгодог болсон. Тийм хөөрхөн мундаг байгаа. Тэгээ бас нохоог чинь зөв хүмүүжүүлнэ гэдэг айгүй чухал. Тэгэхгүй бол буруу характертай нохоотой болчих юм бол эзнээ дагаж хайжгүй гадаа сул тавьж мянгуу тийм юм Хүүхдүүд рүү хүмүүс рүү дайрах, хуцах тэгээд нохоонд хайргүй, нохоонд ийм ээлтэй байдаг хүмүүс айгүй их Монголд байдаг. Тэгээд тийм хүмүүс рүү бас ямар нэг мөлөр явдчих юм бол асуудалд орох байх. Гэхдээ бид тэр одоо өөртөө илүү дасгаад гадаа ингээд сул мул тавиад жоохон ингээд сул тавиад буцаад эзэн дээрээ ирдэг тэр юмыг зааж өгөх гэж хичээж байгаа. Тэгээ одооноос тэгээд гадаа сул тавиад эзүүдтэй хайртай буцаад гэрээ олоод ирдэг тийм нохон болоосэй гэж нохоогоо хүсэж байна. Одоо 3 сартай удахгүй 5 сар хүрээл том биетэй болчихно. Коргинууд бүрээ хийдэм билий. Ингээл тэгэхээр тэр болтол нь жижигхэн байгаа дээрэн сайхан хайрлаж аваад өөрхөн нохоо олгож өсгөнө. Тэгээ одоо мэдээж хэрэг өвөл олж эхэлж байгаа юм чинь хувцс гутал хунаар авна. Тийм тэгээд хоолыг эхний сардаа бол нэг уутыг ийзээ. Одоо нөгөө арай хийдэг болсон болохоор нэг уутыг нэг сар идэж бол арай хүрхгүй л ах гэж би бодож байна. Гэтэ стэйжгүй. Одоогийн дараагийн хамгийн том чаленж гэвэл гадаа баалгуул шийлгүүл сурах нь амар хэцүү. Яагаад гэвэл эдгээр чи юм жижигхэн давсагтай жижигхэн гидтэй болохоор хизээ бааж хийхээ бол өдөртөж одоохондоо барьж марж бол чадахгүй шүү дээ. Тэнгүүт яаж сурах вэ гэвэл одоо тэгэл хоолын нөхч бол гадаа гараад бааж хийхгүйрээ гэл тэгэл суунда. Тэр бол миний л даалгавар. Тэгээ нохооны
Үс ундаг шалтгаануудын хамгийн том шалтгаан нэг нь болохоор уус мэдээж хэрэг стрессдэх. Тэгээ дээрэс нь үсийн сайн самдахгүй байгаад ах юм бол мэдээж хэрэг унана. Тэгтээ цаанаас үс ихтэй нохоо гэж бол байдаг. Манай голден бол нэлээд үс ихтэй нохоо байсан. Гэхдээ корги бол хамаагүй харьцангуй гайгүй юм билээ. Тэгэл эзэндээ хитрхийг загнуулаад стресстэй тэгэл гадаа гарч гүйхгүй хөдөлгөөн хийхгүй байх юм бол мэдээж хэрэг энерги өрөхгүй байгаа болохоор стресстэй чихлэн. Тэгэхээр өс нь унах болохоор нохоо тижэгч байгаа хүмүүс бас тэрэнд их анхаараарай гэж хүсэж байна. Тэгээд нохоо тижээний гэдэг чинь их амар зүйл бас биш шүү. Сэтгэлийн хөдлөлөөр бүү аваарэ. Үнэхээр хайртай л бол аваарай. Тийм маш том хариуцлага шүү гэдгийг санах хэрэгтэй. Йоо миний энэ Ер нь бол амьдрал чинь өдөр тутмын амьдрал чинь амар нөлөөлсөн. Жишээлбэл би одоо ингээд ажлынхаа ланчаар ирж хоол молно өгдөг байхгүй. тийм Тэгээд ер нь би тэр өрөө бүр ингээд гэртээ яарж ирдэг болсон. Ингээд гэртээ амар хурдан яарж ирэх том шалтгаануудын маань нэг манай фин болсон. Яа. бид хоёр нэрээ commercial тоглосон байгаа. Бид 3 уу? Тийм. Би 2 секунд л орох байх. Тэрийг олж үзээрэй. Тэрийг чадвал эвлүүлээд оруулнаа. Тийм чадвал олдох юм бол тэрийг хамт оруулнаа. Нарийн затагдаж амдаагүй байх юм бол оруулж амжихгүй гэсэн. Мэдрэл мутайл амтантай амьдрын штэ. Амар коргинууд угаасаа юм ярьдаг нөхөө юм билээ. Хаски бас амар. Яах гэдэг юм бэ чи? Харин буулга чи. Хаски энэ ч амар юм ярьдэн штэ. Тэр шиг бас яг коргинууд бас амар ингэж юм ярьдаг. Нохоо нь болохоор юм дуу амар ихтэй байна гэсэн үг юм амар юм илэрхийлэх чадамж өндөртэй. Тэгэхээр ингээл дургу байвал хуцсан, уурдан, архирн тэ амар их юм хийдэг. Энэ хоёр ингээл өрөө орж ирэл чи хоолоо дадаа гал энэ үгээр ингээл хэрэлдээл яваалаа. Надтай ерөөсөө хэрүүл хийдгүй яагаад чи. За тийм байна. Өөр нэмж хэлэх зүйл гэвэл одоо чи бил хоолыг ярьчлаа. Нойрын ярьлаа тий. Тэгээд мэдээж хэрэг вакцины, туулгын, нөгөө галзуугийн эсрэг вакцин гээд энэ бүгдийг нь яг цаг тухайд нь хийлгээ явуулах хэрэгтэй. Туулгын жишээлбэл улиралд нэг галзуугийн вакцины одоо сарын дараа хийлгэн тэгээд одоо нөгөө дархлааны нэг хийгээд байгаа вакцины жилд нэг удаа хийлгээ явдсан юм байлээ. Тэгээд тэр бүх юмыг угаасаа ингээд анх авахтаа тэр бүх юмыг ингээд цаанаас нь заагаад өгдөг. Тэгээ хэрвээ нохоо авах жаавал энэ бүх юмаа илүү сайн л авалж гадраасаа юм уу тэр хүнээс нь сайн асуугаарай. Тэгээд нохоонд хайртай тэгээд нохоо тижээж байгаа хүмүүсийн гоё групптэй байд юм байлээ. Тэр лугаа нэгдэж ороод гоё community руу гоё элсэж ороорой. Би өнөөдөр коргийн групп руу орсон. Хөрхөн болтой. Ингээ коргинууд ингээ орой олгон уулздаг тийм хөрхөн групп байд юм байлээ. Тэгээд бид хоёр одооноос орж эхэлнэ. Гэхдээ би ороод миний никнеймийг фэн болгоцсон байл. Би групп чат руу орсон. Оо тийм үү. Вау, би тэр дээр нэрээ орж амжаагаа. Би зүгээр Facebook групп дээр юм шиг. Тийм, чат гэдэг. Тэгээд нохоотой байна гэдэг бол адал явдалтай, уйлантай, мэдээч хэрэг хэрүүлтэй. Тэгээ бас халуун дулаан амьсгалаар дүүрэн тийм өдрүүд өнгөрч байна бид хоёрт. Тэгээд бид хоёрын бичлэгийг байнга үзээрэй. Тэгээд байнга бичлэгээ оруулах болно. Үзэн баярлалаа. Давай. Орж ирээд яа.